Хансар судлал астроном гэхлээр хүмүүсийн хамгийн их сонирхдаг сэдэв юу байдаг вэ гэхлээр хар гариг байдаг. За тэгэнгүүт хар гаригийг судлахын төлөө бүхэл амьдралаа зарцуулж яваа нэгэн сонирхолтой бүсгүйн талаар ярих чинь. Тэгээ хамгийн гол нь энэ бүсгүйн талаар ерөөсөө хинч дурддаггүй нэг тийм хөндөгдөх дурггүй од олоогүй гэх юм уу бүсгүй байгаа болохоор хитэн хүнд ч гэсэн энэ хүнийг таниулъя гэсэн зорилгоор энэ бичлэгээ хийж байна. За энэ бүсгүйг олонгож Жил Тартер гэдэг. Жил Тартер хэзээ төрсөн бэ гэхлээр 1944 оны 1 сарын 16-нд Нью-Йорк мужид төрсөн. Тэгээ багасаа олонгоо тийм шөнийн тэнгэрийг харах маш их дуртай. Тэгээ шөнийн тэнгэрийг харах дуртай байсан нь түүнийг физикийн чиглэлээр бакалавр хамгаалалт төгсдөг. Тэгээ өсвөр насндаа аавтайгаа цуг нийлээд уншихээр шинжлэх ухааны ном уншдаг, жижигэн дуршлуудыг хийдэг байсан. Тэгээ аав нь түүний сонирхлыг дэмжиж өсвөр насндаа багтны хэдэн насныхан төрсөн өдрийг мэдэхгүй байна. Нэг төрсөн өдрөөр нь түүнд телескоп авч үзснээр Жил Тартерийн амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Ягаад тэгэхээр тэрээр телескопоо ашиглаад шөнийн тэнгэрт харагдах одыг, сарыг, бусад гаригуудыг олж харснаар бүр үнэхээр дурлаад за би ерөөсөө физикээр сурах хэрэгтэй мэн гэж шийдээд тэгээд физикээр сурахын тулд одоогийн гинэ Корнели их сургууль 9 ордог. Гэхдээ нэг одоогийн бидний байгаагаас ялгаатай зүйл нь юу вэ гэхлээр 1950-аад онд бол 60-аад онд бол эмэгтэй хүн ихтэй сургуульд тэр тусмаа физикээр STEM буюу тийм шинжлэх ухаан технологиор сурна гэдэг бол маш ховор үзэгдэл байсан. Тэгээд өөр ярьж байгаа байхгүй юу? Амьд нь тухайн тэр физикээр сурж байгаа чиглэлд нь 300 эрэгтэй сурагч байдаг. За 300 эрэгтэй оюутан байдаг. Тэгээд Жил Тартер ганцхан эмэгтэй. Тэгээ Корнелийн их сургууль яг эмэгтэй оюутандаа хэрхэн яаж харьцгаа мэдгүй байсан болохоор 10 цаг гээл доктор байрных нь хаал хийх мэтлэн тийм нөхцөл байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ өөрөө олонгууд хэлэхдээ яг тухайн үед ихтэй сургууль сурж байхдаа нөгөө лекц орж байгаа профессорууд жоохон уйдгартай хэдий өөрөө физик сонирхолтой тоо бодолтой ч гэсэн нэг юм би яг энэ профессорууд чигээ болчихвээ гэсэн айцаасаа болоод би ерөөсөө нэг юм өөрийнхөө сонирхлыг дагах гэхдээ нэг юм шин зүйл олохгүй бол би бол физикээр хол явахгүй мэнэ гэдгийг ойлгосон. Тэгэж физикийг судалж явах зураа тэрээр од байдэн штэ. Од яг л нөгөө хүн шиг төрдөг. Тэгээд залуу од ээжгаад хөхлөн одлоо тэгээ мөхдөг гэдэг тийм амьдралын мөчлөгтэй гэдгийг олж хараад ямар гоё юм бэ? Яг л хүнтэй адилхан юм байна штэ гэдгээс урам зориг аваад би ерөөсөө астроном буюу одоо орон садыг шилжиж шийдсэн байгаа. За тэгээд өөргөө мастерыг астрономоор шилжүүлээд тэгээд тухайн үед дэлхийн хамгийн анхны мини компьютер буюу ширээн дээр багтах үед тийм жижиг хэмжээтэй компьютер анх удаага авч эхэлсэн. Тэрний нэг бол PDP-8S гэдэг загварын компьютер өөртөө байсан. Тэгээд тэрхүү компьютерийг ашиглаад тэрээр програм бич сурсан байгаа. Тэгээд ихтэй сургуулаа төгснөхийн дараа Stu Boyer гэдэг эрхэм түүний өөрийнхөө багт эсхийг урсан. Stu Boyer гэж хин бэ гэсэн чинь Serendip гэдэг холбооны тэргүүн заяа. Serendip юу гэдэг байгууллага вэ гэхлээр радио телескопуудыг ашиглаж хагаад хар гаригийг судалдаг тийм холбооны тэргүү. Тэгээд Жил Тартер гэх бүсгүй тэр эрэгтэйгийн багт нээсэн чинь тэр эрэгтэйд юу өгсөн бэ гэхлээр Cyclop гэдэг төслийн танилцуулга гэх юм уу тийм төслийг уншаарай гэж өгсөн. Тэр төсөл нь ямар чухал юм бэ гэхлээр хэрвээ дэлхийн хүн төрөлхтөн ямар нэгэн байдлаар өөр гаригийн хүмүүстэй холбоо тогтоочих юм бол бидэнд ямар технологийн болон санхүүгийн асуудлууд бэрхшээл тулгарч болцсохгүй вэ гэдгийг тийм тайлбарлсан таамагласан төсөл байж таарсан. Тэгээд Жил Тартер эхнээс нь уушаад бүр дуустал нь уушаад тэгээд нэг зүйлийг ойлгосон гэж байгаа байхгүй юу юм бэ гэхлээр бид нэр сүүлийн хэдэн мянган жилийн турш нэг асуултанд хариулт олохоор хичээж эхэлсэн. Тэр нь ямар асуулт вэ гэхлээр бид энэ хүү ертөнцид ганцаараа юу? Гэхдээ нэг юм нь олонгууд бид дандаа философчдод энэ хүү асуултыг үлдээдэг байсан. Өөрөөр хэлбэл яг философчд хүн ухаанчид өөр гаргийнхан байдгүй гэдэг боддог байсан бол одоо яг технологийн шинжлэх ухааны хөгжлийн ачаар тийм тэрийг тооцох боломжтой болж штэ гэж бодсон чи тэрнээс амар их урам зориг аваад тэгээд тэндээсээ одоогийн хамгийн том хар гаригтай холбоотой нийгэмлэг буюу SETI гэдэг байгууллагыг институцийг хамтран байгуулсан байдаг. SETI гэдэг нь юу гэх юм бэ гэхлээр Английн 4 үгний эхний үгсгнүүдийн давчлал Search for Extraterrestrial Intelligence Institute буюу гадны ерөнхийдөө хар гаригийн оюун ухаанд хүмүүс гэх юм уу хар гаригийнхнийг хайх институт гэж байгаа.
Тэгээд энэхүү эмэгтэйтэй холбоотой нэгэн сонирхолтой баримт гэх юм бол та нар нөгөө Judy Foster-ийн тоглосон Contact гэдэг кино үзчихсэн үү? За тэр кино бол энэхүү эмэгтэй амьдралаас үндэслэгдсэн кино байдаг. Тэгэхээр энэхүү бүсгүй зориулсан Hollywood-ийн бүр блокбастер кино байдаг байх нь. Тэгээ тэр кино яаж бүтсэн бэ гэсэн чинь 85 онд Карл Саган гэдэг астрономч байдаг шүү дээ. За би өмнө Карл Саганы Космос гэдэг номон дээр нь бичлэг хийж яасан байх. За тэгэнгүүт тэр Карл Саган болонгууд нэг тийм уран зохиолын ном дээр ажиллаж байсан. За тэгээд тэрхүү зохиол дээр нь болонгууд яг өөртөө адилхан өөрөөс нь үндэслэсэн нэгэн тийм эмэгтэй эрдэмтэн гардаг. Тэгээд тэр эрдэмтэн яг л өөр шиг нь хар гаригийн хүмүүсийг хайдаг талаар гардаг. Тэгээ яг нөгөө нэг хар гаригийн биетийг одоо хайгаа явж байгаа энэхүү хүнд болонгууд зөндөө болон асуулт хурж ирдэг. Тэдний нэг нь болонгууд бид нэр одоогоор ямар нэгэн тийм тодорхой гал баригдах ууз нүдэнд хараадах ууз ямар нэгэн бодлого олоогүй юм штэ. Тэгээд та яагаад тийм өөртөө ихтэйгээр улам одоо судалгаагаа хийсээр яваад байгаа юм бэ гэсэн асуултанд болонгууд амьдрал олоогүй гэдэг чинь байхгүй гэсэн үг ерөөсөө биш штэ. ертөнцийн чинь бүр үнэхээр агуу, үнэхээр уурдам, үнэхээр том. Тэгээд бид үнэхээр сайн ингээд хайж эхлэегүй бид зүгээр л нэг ганц хоёр алхам хийсэн тийм болохоор бид тэгэж шууд бууж өгч болохгүй. Тэгээд дээрэс нь одоо эрдэнэтэд зөндөө олон сасар судлаачид экзопланет буюу дэлхийд тус гарагийг зөндөө ихээр олж нээж байгаа. Тэгээд дэлхийд тус гаргууд дээр нэгэн сонирхолтой зүйл байдаг нь юу вэ гэхлээр за манай дэлхийн гарагийн хувьд болонгууд нар байгаа штэ. Тэгээд навчин болонгууд манай нарны аймгийн яг төвд нь байгаа. Тэгээд дэлхийн болонгууд яг тийм амьд үүсэх боломжтой хэсэгт нь байдаг гэж үздэг. Тэгээ яг тэрнтэй адилхан одоо дэлхийд тус гаргууд нь болонгууд өөрийнхөө тухайн нарны аймгийнхаа тухайн нарнаасаа яг тийм амьдрал байх боломжтой зэгт байна уу гэдэг нь чухал гэдэг. Тэгээ NASA-гийн Kepler телескопын очоор бол хэдэн мянган тийм экзопланет байгааг бол бид олоод нээчихсэн. Тэгээд дээрэс нь Марс буюу ангар гараг дээр бид райлидын тийм одоо мөсөн уул байгааг олоод үзчихсэн болохоор тийм ус байгаа болохоор амьдрал үүсэх боломжтой, амьдрал үүссэн байж магадгүй гэсэн тийм таамаглууд байгаа учраас эрдэмтэн бүсгүй мэн ирээдүйд хязгаар нэгэн цаг хар гарагийн хүнтэй гэх юм уу очирна гэдэгтээ бол маш ихээр ихтгэл дүүрэн байдаг. Тэгээ би бас нэг хэмээг залруулж хэлэх бол хар гарагийн хүн гэхлээр нэг юм ногоон хувцастай, ногоон бэлдээ том хар нүдтэй хүнийг өсөөлж ид магадгүй. Одоо энэ бүсгүй болонгууд тийм амьд биетийг хайж байгаа тэр нь заавал хүн байх албагүй зур усан дотор оршиж байгаа микроб хүртэл байж болно гэсэн. Тэрийг нэрээ залруулах гэжээ. Тэгээ дээрэс нь бас нэг энэхүү бүсгүйг одоо урагшлуулж байгаа нэгэн том хүч гэх юм уу тэр нь юу вэ гэхлээр дэлхий дээр хүртэл бүр ингээд буцалмаар халуун усныг температурыг авч чаддаг бүр амар тийм токсик буюу ховтой орчинд хүртэл амьдарч чаддаг амьтад олдоод байхад одоо бүр далайн гүн тийм амар усны даралтыг зэсээд амьдраад байгаа амьтан олдоод байгаа юм чинь одоо заавал дэлхийд төстэй тийм одоо атмосфер үүсээгүй ч гэсэн өөр гаригийн тийм хэцүү нөхцөлд амьд гараад хувьсан өөрчлөгдсөн амьтан байж болно штэ гэдэг итгэлээр дүүрэн байдаг. Тэгээ нөгөө Ситай гэдэг институцийг байгуулсан гэсэн шүү дээ. Тэгээд Ситай яг юу хийдэм бэ гэхлээр нь шүү дээ. Радио телескоп асуулж агаад гадны амьдралыг сонсдог гэх юм уу? За тэгээ яаж сонсдог вэ гэхлээр хуучин болонгууд ус төрөгчийг мэдэрхээрээ одоо энерги гаргадаг гэх юм уу? Тийм радио долгион ялгаруулдаг зүйлийг ашигладаг. Яагаад гэвэл ус төрөгч бол угаасаа ертөнцийн хамгийн түгээмэл одоо хэмээлнэ. За тэгэхээр тэр байгаа тохиолдолд одоо хайр гарынхан одоо зөрүүлээд сигнал өгөх боломжтой гэдэг утгаар ашигладаг байсан билээ. Одоо л тэрхүү технологи бүр маш ихээр хөгжсөн. Тэгээд анх эхэлжсэнээ бодвол заяа. Одоо 100 мянган тэрбум дахин илүү сайн одоо судалгаа хийж чаддаг, тооцоо гаргаж чаддаг төхөөрөмжтэй болсон гэж өөрөө хэлж илээ. Тэгээд Ситай гэдэг байгууллагыг одоо санийхаа сонсох юм бол ерөнхийдөө бол сонсдог байгууллага байгаа. Зөвөөр хэлбэл хар гаригийн хүмүүс ямар нэгэн зүйл хийх нөө, ямар нэгэн долгион явуулах нөө гэдэг хүлээгээд байж байгаа тийм одоо бихгүй гэх юм уу зүйл. Яг тэрний эсрэг бас нэг байгууллагад нь болонгууд METI буюу Ситай биш Итай гэдэг байгууллага заяа. Тэр нь юу юм гэхээр Messaging Extraterrestrial Intelligence буюу одоо хар гаригийн хүмүүс рүү мессеж илгээдэг, төрүүлж бичдэг одоо тийм байгууллага гэсэн. Тэгээ Итай болонгууд яалтчгүй нэг талаараа давуу тал нь юу юм гэхээр шууд одоо хар гаригийн амьдрал байж болцсохгүй газрууд руу сигнал явуулж байгаа учраас хариу хүлээж авах магадлал илүү өндөртэй. Гэхдээ сул тал нь юу вэ гэхлээр одоо хүмүүс ч юм бол тэгтлээ амир хөгжөөгүй байгаа. Тэгтийн тавьчнаас дох босч болдог гэж итгэдэг хүмүүс байгаа юм чи ерөнхийдөө бол бидэнд хар гаригийн хүмүүс хариу үйлгч юм бол бид нэр яхаа мэдэхгүй байж магадгүй.
За тэгээд дээрэс нь одоо ямар нэгэн байдлаар хар гаригийн хүмүүс бидэнд рүү тохиолдол гэж бодох юм бол хэн хариу өгөх юм, юу хариу өгөх нь дээр бас амар тийм одоо эргэлзээтэй ядармаатай асуудал гарч ирдэг болохоор энэ нэг бас жаахан асуудалтай гэж би л боддог. Тэгээ сета хэрхэн мөнгө олдоггүй гэхэлэр ерөнхийдөө бол тийм хар гариг сандар судалт тийм хоббитэй тэрбумтнуудын одоо тусламжаар хэвчлэн санхүүж явдаг. Одоо хамгийн сүүлд гэхэд Юри Милнер гэдэг тэрбумтг 100 сая долларыг одоо дараагийн 10 жилд ашиглаарэ. Дараагийн 10 жилд одоо хар гаригийг хайх үүсдэ зарцуулаарэ гэж тандалсан байдаг. Тэрхүү мөнгөөр олонгууд Нью Мексико мужид 27 шинэ телескопыг суйрлуулад одоо хар гаригийн хүмүүсийг өргөжлүүлэн сонсохоор гэх юм уу хүлээж байгаа. Тэгээд та нар тэр нөгөө контакт гэдэг киног заавал үзээрэй. Тэгээд төгсөختөө олонгууд одоо бидний амьдарч байгаа Milky Way Galaxy дотор заяа бодох боломжтой соёл иргэншилтэй гариг гэх юм уу гаригийг тооцоолох нэгэн сонирхолтой тэгшитгэлийг Wake гэдэг эрдэмтэн гаргасан байдаг. Тэрийг юу тарах вэ гэхлээр нь шүү дээ. Нэг жилд шинээр үсэх оддын тоо нэг одонд байх амьдралд итгэх боломжтой гаригийн тоогоор өржүүлээд за дахиад амьдралд боддоор орших гаригийн эзлэх хувийг өржүүлээд за тэгээ оюун ухаанд амьдрал бий болсон байж болзошгүй гаригийг хаад өржүүлээд за тэгээд тэр одоо бидний байгаа гэдгийг мэдээд за тэгээ хариу хүлээ аваа буцаага дохио илгээх боломжтой тийм хөгжсөн соёл иргэншлийн эзлэх хувьдаа өржүүлээд за тэгээ бас тухайн соёл иргэншил чинь одоо өгөхөж болно шүү дээ. Мөслийн үе таардаг ч юм уу тэрэн шиг тэрийг бас тооцож өржүүлэнгүүт юу гарах вэ гэхлээр за одоо яг бидний байх Milky Way Galaxy дотор байж болох тийм соёл иргэншил үүссэн хар гаригийн тоо гарна гэсэн. За тэгээд энэхүү сэтгэлээ гаргачаад тэрийг юу гэж бодож байсан бэ гэхээр за хэрвээ манай тэр галактикт жилд нэг од шинээр төрөөд за тэгээд тэр од болгон нэг дунджаар 2-5 гаригтай гэж тооцоод за тэгээд тэр бүгдээрээ одоо оюун ухаанд амьдрал бий болох бололцоотой гэж тооцоод тэрнийх нь 10-20% нь одоо холбоо тогтоох боломжтой буюу тийм бодлоо хөгжөөд за тэгээд тэр хөгжсөн хойноо мөхгүй шиг амьдарч явах хугацаанд нэг 1000-100 сая жил хэмээн үдсэн чинь нээштэй те хамгийн ихтэй 50 сая тийм гариг байх боломжтой. Хамгийн багадаа 20 сая байх боломжтой гэж гарсан байдаг. Би тэгээ дараа нь олонгууд Стай гэдэг байгууллагын бүр нарийн одоо үйл ажиллагааны талаар бичлэг хөргөх болохоор ингээд бичлэгээ таасгая.